сонсогчдын хоёр хамгаалаг айлтгая Монголын үндэсний олон нийтийн телевизийн цаг үе үзэл бодол ярилцлагын шууд нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдөр би нэвтрүүлэгтээ улсын их хурлын гишүүн Лувсан Бандангийн болдыг урлаа. Тэгэхээр би эхлээд таны нэг хэлсэн үгнээс шууд иш татаад ярилцлага шууд эхэлчихье гэж бодож байна. Төр иргэдийн төлөө шийдвэрүүдийг гаргах хүсэлтэй гаргаж байгаа мэт боловч хамгийн гол зүйлээ мартжээ. Тухайн газар орчинд хүн иргэд амьдардаг. Тэдэл энэ газар орчныхоо хөгжлийг авч явах эзэдэн гэдгийг үл тоомсорлжээ. Тэдний өмнөөс төр шийдэн, тэдний өмнөөс том аж ахуй нэгж барьж байгуулна, тэдний өмнөөс орон нутгийн засаг захиргаа ажиллана гэсээр иргэдээ жижигрүүлж хамгийн гол нь тэднийг сонсохгүй, тоохгүй, авч хэлцдэггүй болтлоо дөдөрсөн цаг үе бол өнөөдөр юм. Энэ таны үг. Тэр гол нь одоогийн хууль эрхцэн байгаа тогтолцоотой холбогдуулж хэлсэн үг л дээ. Тэгээ энэ үгийг чи унсны дараагаар шууд асуулт төрж байгаа байхгүй юу? Энэ бол таны одоо гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төслийг тайлбарч хэлжсэн үгний чинь. Үгүй тэгээд байгаа юм нь бол тэр нэг хэсэгхэн газар байна. За нэг 5 хантай гэр эсвэл нэг жижигхэн шавар байшин байна. Тэгээ хаанаас санхүүжилт орох юм. Тэгээд төр барьж өгөхгүй гээд ч юм уу те. Энийг яахгүй гэхээр та гаргалгааг нь яаж хараад байгаа юм? Энэ одоо ер нь бол урт түүх. Тэгээд одоо энэ ерөнхийдөө манай нийслэлийн түүх тийм ээ. Одоо нийслэлд чинь дэлхийн улс орон бүр одоо гэр хорооллоор дамжиж хотууд нь боссон тийм ээ. Монгол ч гэсэн одоо тэгж явсан. Гэхдээ манайх бол яг 20 дугаар зуундаа ингээд гацчихад байгаа. Гэр хороолол гэж одоо монголчуудын амьдрах энэ орчин тийм ээ. Одоо нүүдэлчин монголчуудын хотын соёлыг нэвтрүүлсэн энэ орчин. Анхныхаа орчинтойгоо. Тийм, анхныхаа орчинтой ингээд яг эхний тэр гацаал тэрийгээ л өргөжүүлээд яваад байгаа байхгүй. Тэгэхээр одоо бол энэ нэргээд одоо тэгэл утаа тэгэл одоо орчны бохирдол төмөн асуудал дагуулсан. Тэгээ энийгээ дагаад хүмүүст нь ядуур бол ажилгүйд нийгмийн асуудал дагуулсан. За энэ чинь бол ер нь тэгээд бүхий цаг үед бүх засгийн газрын толгойн өвчин болсон л да. Тэгээ энэ шийдлийг үүний өмнө бид бол яг юун дээр ямар гол гогцоон дээр очиж заасан гэхлээр за ерөөсөө энэ газар өмчлөлийн шийдэх хэрэгтэй байна. Яагаад энэ шийдэгдэг юм гэхлээр тэр газар тэр иргэн хоёр хоорондоо одоо амин холбоо үүсгэх байгаа байхгүй. Тэгээд газар өмчлөлийг шийдье гэдэг. Ингээд өнгөрсөн бид чинь 2001-2 онд хууль гарсан тийм ээ газар өмчлөл. Тэгээ нэг дунд нь төр засаг захиргаа шийддэг ийм нөгөөд чинь тэр одоо газар чухал хариуцлагатай гэсээр гал ингээд нөгөө хүн суртлаа тавьдаг, нөхцлүүдэд тавьдаг. Тэгээд ерөөсөө хэрэгждэггүй. 10-20 жил болоход сандаа л нэг нийт хүн амын нэг 8-9% газраа өмчилсөн. Тэгэхээр та бол тэр газар хүн хоёрын хооронд амин холбоо үүсэхгүй байгаа нь төрийн үйл ажиллагаатай гэж холбож байна уу? Эсвэл одоо энэ нүүдэлчин монголчуудын за одоо энэ нэг хэсэг амьдарч байгаа нүгөөд явчих юм чиндэ гэж бодоод байгаа бидний бас нэг генэнд ч гэдэг юм уу сэтгхүүд байдаг юмнаас болоод байна уу? Тэр сэтгхүү тэр нүүдэлчин тэр мөр байх болсон шүү дээ. Одоо энэ хэдэн үедээ хотын иргэд гарч байгаа байхгүй юу? Тэр гэр орол тэр газар дээр чинь хэдэн үеэрээ өнөөдөр амьдарчсан. Өмнө нь бол яг ингээд нүгэл явдаг байсан байх л да тийм хотоо тойрол тэр гэр оролд нүүдэг байсан байж болно. Өнөөдөр тийм бол байхгүй. Хүн бол одоо яг зураастай байгаа шүү дээ. За одоо тэгтэл одоо сүүлийн 3 жил гаруй хугацаанд бол үндсэндээ бол одоо хотын иргэд авирсан суугаа газраа өмчлөх асуудал бол ерөнхийдөө шийдэгдсэн. Дээр нь одоо хотын орчинд дахиад иргэдэд за цөөхөн газар байгаа учраас суглаагаар олгоод өгсөн тийм ээ. Захим шалгаруулалтаар ингээ өгсөн. Одоо тэгтэл бол асуудал өнөөдөр яг цоо шинээр ингээд тавьж байгаа байхгүй. Тэгээд дараагийн шатантай. Одоо энэ шатан дээр яаж юм гэхлээр за одоо иргэд өөрийн өмчлөлийн газартай болонгууд тэр иргэний чинь одоо өстө нөгөө зоосны нөхөр одоо харж эхэлж байна тийм ээ. Компани, банк бүгд. Тэгээд одоо шинэ тэр Стамбул хотын дарга ирээд үгүй танаа хамгийн том капитал чинь энэ гэр хороол байж гэдэг. Тэр газар хувьд одоо очих тэр хүн нэг шийдэл нэг гарын үсэг тэрний цаана том хувьсгал хийгдэж байгаа байхгүй тийм ээ. Одоо Эрнандо де Сото ирчээд гэхдээ ингээ харахад бол дор хаяд 7 тэрбум доллар зүгээр сул өвчин штэ гэж хэлж байгаа байхгүй тийм ээ. Энд чинь юу гэж гэхээр ерөөсөө оюутлогоос хэдэн оюутлогоо гэж чинь өнөөдөр гэр хорооллын өнөөдөр потенциал байж байгаа байхгүй. Тэгээ энийг одоо ингээ яагаад хийчихгүй байна. За бид жил гаруй одоо яг энэ гэр хорооллын хөгжүүлэх дахин төлөвлөлтгээд хуулийн дээр ажиллаа, хууль гаргалаа тийм ээ. Одоо энэ хууль нэг жилийн хөргөж. Тэгээ энэ хугацаанд одоо хэд хэдэн дахин төлөвлөлтийн төслүүд гаргаал ингээл тийм сайн муу, маргаантай маргаангүй одоо шиг амьдрал баян одоо харуулж байгаа байхгүй. Ахлаа бол яг тэр газар өмч болсон одоо тэр иргэн өнөөдөр одоо энэ хууль гарангууд өмчл шийдэгсэн дараа бол
газар тэнгис шиг шийдвэр өөрчлөгдөж байна. Хэрвээ тэр хүний газар дээр яг төр ингээд зөвшөөрөлтөй байгаа үедээ бол хурдхан шиг 2 өрөө байр аваад энэ газар аав тэгээд одоо би бол ингээд боллоо гэх гээд байгаа шүү дээ. Одоо өөрийнхөө өмчлийн газрыг дахин төрөлтөнд хамрагдахлаар за яг би байр авч болж байна. За байр авчлаа. Гэтэл газар одоо миний биш болчих шүү дээ. Өөрөөр би газар гэсэн мөнхийн энэ байнга үн нөсдөг өмчөө алдчихад байна гэдэг асуудал маш олон иргэн дээр тавигдж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ одоо нэг хуулийн зохицуулч өөрөө зөрчилдөд байна. Яг ийм зохицуултыг зөвшөөрж байгаа тийм орчин бол бий. Ийм зохицуултыг хизээж зөвшөөрөхгүй тийм гэр хорооллоос байгаа байхгүй. Гэр хороол гэдэг чинь хүмүүс одоо нэг хуучин тийм одоо ингээд дэд үсгөө тэгэл олон бэрхшээлээсээ болоод тийм онцгүй тийм ээ одоо хоцрогдсон тийм болоод байгаа байхгүй. Миний хувьд бол аль ч улсын хувьд гэр хороол гэдэг бол тэр ард түмэн өөрөө. Тэр ард түмний жинхэнэ одоо унган, ууган, соёл тийм ээ заншил тэр ард түмний одоо жинхэнэ нэг суур бүтцэн. Ард түмнийхэн суур бүтцэд гэр хороол байдаг байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид нар энийг одоо ингээд түрээл танктаал тэгээд одоо нэг юм хорооллууд босгоод ингэхлээр ус хөгжих юм шиг энэний цаана бол маш их малдагдана л да. Тэгээ энэ бүгд чинь ингээд төр засаг хариуцж байгаа нөхцөлд одоогийн хуулийн орчинд болохоор зөвхөн нэг гарцыг шүтчихэд бусад гарцаа өгөөсгээд байгаа байхгүй. Яг л одоо энэ хуулиар чинь ингээд хамгийн дээр нь бол төр засаг байна. Тэн шийдвэр гаргаад компанитаа гэрээ болж. Компани бүх юм эзэн. Компани иргэдийн газрыг барьцаалаа зээл аваад тэгээд тэр газрын эзэн, тэр бүх төслийн эзэн, тэр байрнуудын эзэн тийм ээ тэр хорооллын эзэн ингээд яваад болчих жоох байхгүй. Иргэд бол хамгийн сүүлд бэлэн одоо өөр гарцгүй юм дээр одоо хойно маш их тууж оруулж байгаа байхгүй. Одоо бол гэхлээр за энэ бол нэг юм одоо нөхцөл байна. Иймэр хэрэгж байна. Ингэх хэрэгж газ шаардлагач би энэ бол байх ёстой. Энийг хүлээн зөвшөөрөх хүмүүс ч байна. За. Энэний цаана одоо бидний гэхлээр ерөөс гэр хорооллын хөгжил гэдэг энэ гэр хороол гэдэг юмнаас санаа зовх ерөөсөө байхгүй. Энэ бол Монголын ирээдүйн, Монголын хамгийн сайн сайхан ирээдүйн хорооллууд. Тэгэхээр энэ хорооллын шинжлэх энэ хөгжлийн хуулийг гаргаад эндээ бол хань иргэнэ дээрэндээ байна. Эхлээд тэр иргэн шийдвэр гаргана. Тэр иргэн зөвхөн өөрийнхөө хашаандаа дэд үтсээ холбоод ингээд тэр хашаандаа амьдрахыг хүсч байна. Эсвэл хоршоод олуулаа гэж эсвэл бүр хороолоороо байж байна. Ингээд энэ шийдвэрээ тэр ямар төвшөнд гарна тэр гарсныг засаг захиргаа тэрийг үүрэг болгож авна. Тэрийн зохион байгуул, тэрний төслийг хийн. Ингээд дараа нь бол санхүүгийн байгууллага санхүүжтэй тэр засгийн газрын баталгаа байгууллагч санхүүжт бол асуудалгүй ш. Цаана иргэн байна, газар нь, төсөл нь байна, орлого нь байна тийм ээ. Ингээд гарах юм бол энэний цаана бол барилгын компани бол зүгээр гүйцэтгэж. Угаасаа барилгын компаниуд гэрээ байгуулаад ашиг орлогоороо гүйцэтгэж явдаг шүү дээ тийм ээ. Тэгээ энэ дэр бол таны саяын ярианд бол нэг чухал санаа юу байгаад байна нөхдөд зэрэг тэр хашаага ганцаараа эзэмшиж байгаа айл үгүй би энд хаавасаа бариад амьдрын гих нэг өөр. За тэгвэл хэдүүлээ бүр нэг тусдаа энэ газараа чөлөөлж хагаад 10 хаавас барьчаад 5-ын зарыг их нэг энэ дээр би дахиад монголчуудын тухай ярих гэдэг. Нэг л нэгдэж чадахгүй. Нэг л хоорондоо зохион байгуулалтад орж чадахгүй байгаа юм юунаас болоод байна? Газрын эзэн болоод одоо жил болоогүй шүү дээ. Одоо эн чинь өөр хүмүүс зөвлөж байгаа байхгүй. Одоо ингээд би эргэлтээ ингээд уулзж энэ хуулиа хэлэлцүүлж байна тийм ээ. Тэг чинь хуучин болоод яхахтай ингээд үнэхээр зовлон ярьсан тийм ээ. Үнэхээр одоо би хоол одоо тийм ээ. Үн ингээд одоо бол газрын эзэн суугаад байгаа байхгүй. Тань тэр хүмүүсийн нүүр царай тэр байгаа байдал. Тэгээд тийм юмтай хүмүүс тийм ээ. Юмаа мэдж байгаа. Ийм хүмүүсийн чинь сэтгэлгээ энэ бүх юм огт өөр байна. Одоо эднэр чи яг эхэлж байгаа. Гэтэл бид нар энэ хүмүүсийн дөнгөж эхлэх хичээлд бид нар нөгөө хуучин газраасаа хөндөй тийм одоо үгээгүй хоосон шахуул одоо хэний ч одоо барьцаанд ороход бэлэн ийм хүмүүсийн үед зориулсан хууль маань өнөөдөр тэр хуваарэ байж байгаа байхгүй. Тэгэхээр энийг яаралтай өөрчлөхгүй бол би энэ бол засгийн газар өргөн барьцсан. Одоо ингээд одоо энэ хуулиуд бол чинь төрөний миний газар өмчлөлийн хуулиуд чинь засгийн газраас л явж байгаа байхгүй. Тэгээд бид нар гишүүд санаачлагч энэ бол нэг хин нэгэн гишүүний асуудал байж болохгүй. Энэ бол нийт ард түмний асуудал. Тийм учраас энэ хуулиа бол би одоо ингээд өргөн байгаад өгч юм. Ингээд энэ бол цаашдаа ингээд их хурлаар ингээд батгатаад гарахад үнэхээр тэр иргэдэд одоо хуулиар энэ эрхийг өгөх юм бол харж байгаа. Ерөөсөө Монгол улс тийм 3 жилийн дараа 4 жилийн дараа ихэд бол танигдахааргүй болно. Энэ гэр хороол гэдэг чинь өнөөдөр бид нар зайсан шүтэж байна. Одоо тэнд л одоо хөрөнгөтэй, чинээтэй, албан тушаалтай хүмүүс байна гэж яриад байна тийм ээ. Тэнд ядуучууд болно. Харин тэр гэр хороол байгаа тэр айл өрх болгон чи өнөөдөр жинхэнэ Монголын бол одоо нүүр царай тийм ээ. Монголын ард түмний одоо жинхэнэ төлөөлөгч нь болох ийм том одоо хувьсгал гарах юм байна. Би энэ харин за яг энэ хуулийн төсөлтэй холбоогоо гэсэн таны нэг санд болдог сонсвол санагч. Та бас нэлээд хэдэн жил энэ улсын хурл суугаад
олон хуулийн төс санаачлаад ингээд та сая 1 жил газар хийсэн болоод 1 жил болоо өөр болцсон байна. Нүд нь өөр байна гэдээ яриад штэ. Та сая 3 4 жил гэж байна. Энэ нэг юм хувьсгалын өөрчлөлтийн хуулиар бий болсон боломж болцоог яг ингээд атгаж аваад хэрэгжүүлээл өөрсөндөө ашиглаж харагдж байгаа юм байна уу ер нь? Тэрийг та юугаар баталж хэлмээр байна? Иргэдийн хувьд үү? Тий. Зарим юм нь яагаад бас гацаад байна? Ер нь бол манай тогтолцоо өөрөө ингээд дандаа ингээд дээрээсээ доошоо шийддэг. Тэгэл ерөөсөл эрх мэдэл дээр ингээд төвлөрсөн тийм ээ. Эн чинь өөрөө их бүр одоо ингээд их хурлын хүртэл одоо ингээд за сонгуулийн үе эхлэх гэж байна. Тэгэхэд бүгд хошуурж штэ тийм ээ. Уул нь юу их хурлын гişүү ийм жижигхэн ажил би хийхгүй гэдэг одоо манай спортын одууд, эстрадын одууд хүртэл тийш зүтгэж чинь тийм ээ. Эн чинь бол Америкт Германд тийг асуувал баг нөгөөдөр чинь баг ухаалж унаа штэ тий. Ажил манад тэнд эрх мэдэл, тэнд мөнгө хуваал тэрлүү зүтгэх юм руу орчод байгаа байхгүй. Ингэхлээр иргэд чинь төр зэсгтээ ихтгэл алдраад байна тийм ээ. Эргээд эн чинь өөрөө нийт одоо улсынхаа тогтолцоонд шүдэв тушаа болоод тэгэхээр энийгээ бид одоо үнэхээр яаралтай өөрчлөх одоо дараагийн хууль эрх зүйн шинжилгүүдийг хийхгүй бол ерөөсө болохгүй байгаа л да. За яг энэтэй чи холбогдоод би дараагийнхаа асуултыг нэлээ хойно тавина гэд бодсон байсан. Одоо тавьчих. Таны нэг хуулийн төсөл санаачлалыг нэг богинохоо ярилцлагыг би уншсан баггүй юу. Тэгсэн чинь олон улсын парламентын холбооны чуулганаас ардчлалыг залуужуулах тогтоол гарсан. Тийм учраас би энэ ардчлалыг залуужуулах талаар сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулнаа гэд нэлээ хэдэн сарын өмнө л төө тэгтээ. Би тэгээ тухайн үед бодчихсон энэ одоо сонгуулийн хуулинд энэ одоо юу гэсэн утгатай юм орж ирэх юм бол гэж. Яг энэ сонгуулийн хуулинд бол мэдээж яриг батлагдж амжаагүй. Гэхдээ бол хилцүүлгэнд бол орж ирсэн тийм ээ. Өнөөдөр бол бас олонний анхаарлыг татсан. Энэ бол ганц Монголын асуудал биш болчиход байгаа юм да. Дэлхийн нийтэд өнөөдөр тийм ээ. Одоо нийт сонгогчдын 50% дэлхийн нийтэд залуучууд байгаа. Ажил парламентд дэлхийн нийтийн төлөөлөл бол 4% байгаа байхгүй тийм ээ. Тэгээ ажил Монгол улсд бол бүр нэгж байхгүй. Тэг хувь байгаа. Сүүлийн 2 парламент. Ажил бид нар 90 онд одоо Монгол 90 онд хамгийн том өсөлтөө хийсэн биз. Бүр огт өөр нийгмийг цоошин нийгэм рүү оруулсан тийм ээ. Одоо ингээд хүн амын дийлэнх нь бол баг тэр хуучин нийгмийг үзээгүй хүмүүс болчихлоо шүү дээ 70% тийм ээ. Тэгэхээр бол ойлгохгүй л дээ. Гэтэ тэр 30% нь намайг ойлгоно тийм ээ. Ямар том хувьсгал хийснийг тийм ээ. Юу байлаа тийм ээ. Өнөөдөр юу болчиход байгаа. А тэрийг хэн хийсэн гэтээ тэр үеийн парламентод манай 4 гишүүний нэг 25% нь 30 хүртэлх насны залуучууд орж ирсэн. Тэгээд тэр нийгмийн том шинжилгээг хийж чадсан. Одоо бид төдийгүй дэлхийн нийт яг ийм шинжилгээний өмнө ирчлээ. Энэ эсвэл одоо дайн дайжин хувьсгал одоо өөмөнөр дуусна. А эсвэл үнэхээр тэр ард түмэн тэр залуучуудын төлөөлөл нь парламентд орж тэдний дуу хоолой болж өнөөдөр энэ төрийн шийдвэрүүд одоо зөв голдролоор гарах ийм цаг үе болчиход байгаа юм. Одоо залуучуудыг хар өнөөдөр одоо залуучуудын 60-70% нь санд хураалтанд ордгоо, сонгуульд ордгоо. А тэд нэгээд санд асуудал яагаад ордгоо гэхэд бас 60-70% нь бол сонгох хүн байхгүй гэж байхгүй. Тэдний хувьд тэр настай хүмүүс бүгд адилхан байхгүй юу? Тэр намын ч ялахгүй. А тэд нар хэнийг харах вэ гэхээр өөрснийх нь хүсэж байгаа, өөрснөөнтэй нэг хэлээр ярьдаг. Өөрснийх нь сонирхол нэгтэй. Тэр харахад өөрсний үеийн хүмүүсээ сонгох байхгүй. Ингэж одоо нийт нийгмийн улс төрийн үйл явцтай оруулж иж ингэж арчлахгүй бол дэлхийн нийтийн арчилсан зэврээд хөгшрөөд ингээд одоо мухардалд орж ийна гэдэг асуудал тавиад. Тэгээ энэний хуулийг гаргасан тэр ганц энэ их хурлын хвшилтэй бүх шатанд байх хэрэгтэй. Одоо тэгээд энэ орон нутгийн сонгуулиас ихсүүлээд тэгэд одоо хэрвээ өнөөдөр энэ хууль ингээ гарчвал одоо 4 жилийн дараа одоогийн залуучууд өөрснийг бэлтгэх хэрэгтэй байхгүй. За 4 жилийн дараа сонгуул би орох хэрэгтэй болно. Би бүр квоттой болно тийм ээ. Инглээр намууд ч гэсэн тийм ээ. Одоо сая эмгтэй нэр дэвшигчтэй тийм хороо эмгтэй нэр дэвшиж олох гэж бүх нам сандарлаа шүү дээ тийм. Сандарсан. Тэгээ баг бүр ер нь бол сүүлдээ бол юу болсныг та бүхэн шар хөвлөөс уншиж байгаа. Тэгэхээр одоо намуудын үүрэг чинь болж байхгүй. Тэгэхээр намууд чинь хөссөн үсээгүй эмгтээчүүд рүү гарч ийн. Хөссөн үсээгүй залуучууд руу гарч ийн. Өшөө хөгжмийн бэрхшээлтэй иргэдэд тийм ээ. Жишээ нь бол олон зуун мянган хүний асуудал шүү дээ. Тэнд бол бас одоо төлөөлөл квот ингэж парламент чинь зүгээр нэг тийм нам улс төрийн үзэл бодол гэхээсээ илүү нийгмийнхаа төлөөлөл болж иж. А тэр хүмүүс чинь орох юм бол үнэхээр тэгэл тэр залуучуудынхаа асуудлыг тэр хөгжмийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг ярьсаар тавьсаар байгаа шийдвүлэн шүү дээ. Тэгэхээр эн чинь тэр